Техникийн мэдээлэл улсын хурлын дарга учрал томилогдсон даруйда ахмадын тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгоно гэж мэдэгдсэн. За гэхдээ тэтгэврийн зээлийг 36 сараар олгох эрх нь хуулиар нээлттэй. Гол нь арилжааны банкудад тэтгэврийн зээл олгох санхүүгийн их суурь байхгүй гэх шалтгаанаар ахмадын зээлийн хүүг бууруулж хугацааг уртасгах боломжгүй хэмээн тайлбарлаж байна. Тэрс арилжааны банкуудыг бодоод сууж идэг юм гэж байхгүй шүү. Арилжааны банкуудыг нэг тэтгэх жижиг хэстэй юм шиг нэг өөрөг хүлээцээ. Тэгээ нэг 24 сарын 36 сар болох асуудлыг шийдэх ёстой. Тэгээ би санхүүгийн тооцоол хийлгэж байна. 18 сараар хязгаарлаад байгаа. Хүү бол одоо 1.4-оор буюу хамгийн багаар тогтоод явж байгаа. За хугацааны хувьд бол 24 сар хүртэл шийдэж байгаа. За хүний хувьд бол 18-аас 20.4% хүртэл хүүтэйгээр 12-оос 18 сар дээр олгож байгаа. Тэгээд зээлийн хүү маань 16.8 дээрээс эхэлж байгаа. Их усрын зардлыг шийдэж өгөх юм бол арилжааны банкнуудын зүгээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах дээр бүрэн нээлттэй байна гэсэн хариултаа өгсөн байгаа. Эсвэл хүүгийн татаасыг тусгаад өгөх юм бол бидний зүгээс үүн дээр хамтраад ажиллахад бүрэн нээлттэй байна гэсэн албан тоотой ус хариугаар би хүргүүлсэн байгаа. Тэр бусад бүх банк 24 сар хүртэл хугацаатай гэж үзэж байгаа бол та бүхэн картел хийж байна. Хоорондоо хилцэн тохирч тохирох хэлбэрээр тэтгэврийн зээлийн хязгаарыг тогтоож гин гэсэн үг. Энэ бол монополи эсрэг газар та бүхнийг шалгах бүрэн үндслэл болно. Газрын дарга Зээнхүү өргөдлийн банкны хорон дээр асуудлыг хилцэх явцад тэтгэврийн зээлийн хүүг бууруулж хугацааг нэмэгдүүлэх хоёр боломж яригдлаа. Нэгдүгээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкудад бодлогын хүүгээс бага хүүтэйгээр байршуулах. Эсвэл төрөөс тэтгэврийн зээлийн хүүнд татаас олох тохиолдолд арилжааны банкуд нөхцлөө зөөдрүүлэх боломжтой гэлээ. За эсвэл Монгол банкнаас арилжааны банкудад тавьж байгаа заавал байх нөөцийн хэмжээг бууруулсан тохиолдолд арилжааны банкудад тэтгэврийн зээл олох санхүүгийн их үүсвэр бий болно гэж тайлбарлаж байна. За заавал байх нөөцийн хэмжээг жоохон бууруулчаач. Их усрал гаргаж өгөөч. Тэгэхээр энэ бол одоо Монгол банкны яг өөрийнх нь арилжааны банкудад оролцож энэ зээлийн хүү болон хугацаанд нөлөөлөх боломж нь байхгүй юу? заавал байх нөөцтэй холбоотой арга хэмжээ чинь нийт арилжааны банкны өөр системийн эрүүл мэндэд бас нөлөөлнө. Тэгэхээр бид энэ дээр бол болгоомжтой хандаж байгаа. Энэ 700 орчим тэрбум төгрөгийг танаа банкуд байршуулъя. Та нар энэ дээр ганцхан хувь юм уу? Эсвэл 2% ашиг нэмээд ахмадууд долгооч. Бид нар багтгүй нөгөө талаар энэгийг барьцуулж байгаа учраас гэдэг. Одоо нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкээр хамтраад гэрээ байгуулаа явсан тохиолдолд бол энэ дээр бол тодорхой хэмжээнд бол буурах зохицуулттай байгаа. Жирийн зээл бол 100% эрсдэлтэй гэж байхад ахмадын тэтгэврийн зээлийг 150% эрсдэлтэй. Энэ нь бол хүнд нөлөөлж байгаа гэдгээ сая өөртөө хүлээн зөвшөөрлөө. Зээлийн эрсдлийн жинг одоо хэрвээ бид 51%-аар бууруулах юм бол сарын хүү 0.4%-аар буюу сарын хүү 1.5-аас 1.46 болоод жилийн хувьд бол зүгээр 0.5%-аар буурах тийм тооцоол гарч байгаа. Манай гаргасан санал бол энэ нийгмийн даатгалын сангаас энэ ахмадуудаа нэг эдийн сарын урьдчилгаа өгөөч хөөг амьдрал нь үнэхээр хэцүү байгаа юм бол. Тэгээд тэрийг одоо эргээд төлждөг ийм тогтолцоор орвол нэг хэдэн жил гэхээс илүү нэг 3 сар 6 сарын тэтгэврийн урьдчилгаа олгоод хөөгөө. Тэгээд одоо амьдралд туслах асуудлыг төрөөс зохицуулаад өгөх юм бол болохгүй газар үү гэж ийм одоо санал тавьж байгаа. За нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкудад хүү багтаа байршуулсны уршиг одоо ч арилаагүй хэвээр байгаа билээ. Энэ хүрээнд ч бодлогын хүүгээс өндөр хувиар байршуулж арвижуулах шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл ахмадын зээлээс улбаалan нийгмийн даатгалын санг дахин эрсдэлд оруулах шийдвэр гаргана гэдэг нь эргэлзээтэй юм а. За түүнчлэн арилжааны банкудад заавал байх нөөцийн хэмжээгч Монгол банкнаас бууруулна гэдэг нь ганц зээлийн бүтээгдэхүүнээс илүүтэй банкны салбарын доктортой байдалд нөлөөлөх учраас тэтгэврийн зээлийн нөхцөлийг содруулах өөр арга зам хайхаас өөр аргагүй байдалд хүрээд байна.